галт тэрэг КамАЗ маркийн автомашиныг мөргөсөн ноцтой осол Sky Resorts-ийн ард байрлах гарам дээр бол гарсан байна. Тэгэхээр энэхүү осол өглөөний 7 цаг 14 минутын орчимд гарсан байгаа юм. Ослын шалтгааныг бол одоогийн байдлаар Улаанбаатар төмөр замын зарим удирдлагуудын зүгээс бол замын ажил гүйцэтгэж байсан компани хариуцлагагүй үйлдэл болсон гэдгийг хэлж байна. Тэгэхээр энэ талаар бид албаны хүмүүсээс дараах тайлбарыг авлаа. Энэ бол галт тэрэгний гармын горим зөрчсөн. Өөрөөр хэлэх юм бол гэрээгээр 8 цагт нэгсдөө байсан гармыг 7:20 галт тэрэгний цуг ороод ирэхэд зам дээр КамАЗ зогсож байгаа юм дээр энэ осол гарсан байна. Тэр бол яг энэ богдуулын ард зам тавьж байгаа Эсто гэж зам барилгын компани одоо буруутай үйл ажиллагаа гэж хэлж болно. Тэр яг компани буруутай гэхээс илүү хувь хүн жолоочийн анхаарал болгоомжгүй байдлаас л одоо ийм хэмжээний том хохирол Улаанбаатар төмөр зам за тэгээд эргээд зорчигчд ачаа тээвэр иргэдэд одоо ийм хэмжээний хохирол үүсэж байна. За ийм нэг харамсалтай асуудал гарлаа л да. Одоо манай төмөр замч бол хамгийн нэгдүгээрт нь бол сэргээн босголтын үйл ажиллагаа хийж галт тэрэгнийхээ хөдөлгөөний хэвийн үйл ажиллагаанд нэхэн төлөө одоо ажиллаж байна. Каранууд дуудсан манай төмөр замчид өөрсдөө ирсэн сэргээн босголтын үйл ажиллагаа хийж байна. Энд бол гэрэл дохио гэдэг юм байдгүй. Энэ бол яг цэврэг хоёр өртөө хооронд нь холбосон хоорондын зам шүү дээ. Тэгээ энэ замын компани манай Улаанбаатар төмөр замын хооронд байгуулсан гэрээ дүүрэн юм журам байдгийн байгаа. Тэгээ тэрийг манай энэ замын компани нөхдүүд маань одоо мөрдсөнгөө ууландаа гисгснээс л ийм асуудал болж байна. Хамгийн зүгээр ихний одоо миний мэдээлэл авснаар бол энд одоо ажиллаж исэн энэ гарам дээр ажилласан гармын жижүүрэн тэгтэл амралтууд 72 цаг ажилласан ийм хүн байж чийтэй. Төмөр замд ямар ч одоо шалгалт малгалтаа өгч зөвшөөрлөө аваагүй. Шалгалтаа өгсөн одоо яг хоёр ажиллах хэвээр хоёр хүн хоёулаа ээлж амралтаа аваа явуулсан ийм л анхны одоо мэдээлэлүүд байна. Энэхүү ослоос үүдэн одоо бусад чиглэлийн зорчигч болон ачаа тээврийн галт тэрэгнүүд одоо саатаад байгаа юм. Зарим одоо Улаанбаатарын чиглэл рүү орж ирж байсан галт тэрэгнүүдийн зорчигчдыг бол автобусаар тээвэрлэх гих мэт ажлуудыг бол зохион байгуулан явуулж байна. Хонхор дээр хоёр галт тэрэг ирчихсэн байж байна. Хоёр галт тэрэг 2500 орчим зорчигчд явуулж байгаа гэсэн. Тэгэхээр зарим зорчигчдын хувьд бол өөрсдийн хувийн унаагаа дуудаад байна. Хотын тээврийн газартаа яриад эхний 25 автобусаар тэнд үлдсэн зорчигчдыг аваад явах юм байна. Үүний дараа бас орон нутгийн нэг галт тэрэг орж ирж байгаа. Тэрийг Баян зүрх өртөөн дээр далаахын харалтаа буулгаад тэндээс бас нэг 10 автобус гаргаад руу зөөхөр байна. Нэг 20 алттай энэ бас хонхор орчим ээж Улаанбаатарын галт тэрэг орж ирэх байна. Тэгээд энийг бас мөн автобусаар тээвэрлээ. Зүүн тийшээ өөрөөр хэлэх юм бол урагшаа гарч байгаа яг зорчигчийн юу тэдний бүгдийг зогсооцсон байж байгаа. Сайшандаас гарах зорчигчийн галт тэргийг бас мөн зогсооцсон байж байна. Бидний хүмүүсийг хэлж байгаагаар бол 200 м орчим одоо газарт бол төмөр замыг засах шаардлагатай болсон байгаа юм байна. Тэгэхээр үүнд бол одоо маш хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж хэмжээний хохирол учирсан гэдгийг ч хэлж байна. Бид бол тишнээ төгрөг гарлаа гэж урьдчилан хэлэх тоо бол одоо надад алга байна. Энийг одоо бид нар ямар ч гэсэн ихний удаад бол бид замын хэвийн байдалд оруулж галт тэрэгний хөдөлгөөнд л нөхөйг марах хэмжээ авч байна. Тэрний дараагаас одоо ингээл зүтгүүр богоо ингээл эвдэрсэн юмнууд бол маш их байна. Тэгэл дараа нь бол юмнууд нь тодорхой болно да. Энэ бол орой 6 цагаас наашгүй иймэрхүү төр зураг харагдаж байна. Эвдрэл бол сансныг бол бас нэлээд их байна. Дэр бетонууд тэгээд царгийн тэлэлтүүд нэлээд өгсөн байна. Тэр бол та бүхэн харж байгаа хэсэгчлээд зам засварын ажил одоо эхэлсэн. Ослын улмаас хүний амнаас эрсдэггүй ч одоо 4 хүн бол гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Машин ч болон туслах машинистын биеийн байдлаас хүнд байгаа гэдэг мэдээлэл өглөө. Ахлах машинист, туслах машинист тэгээд ачаа хамгаалагч гээд нийтдээ бол 3 хүн байсан галт тэргэнд. Ингээ 3 хүн нийтдээ 4 хүн одоо гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Ачаа хүргэгчийн тарих хагас нэлээд гэмтсэн гэсэн мэдээлэл байгаа. За КамАЗын жолооч бол одоо би энэ бас жоохон тааруу хэвтрийн дэглэм бариад ингээ байж байгаа гэсэн мэдээлэл байна. Эсто компани зүгээс аюулгүй ажиллагааг бүрэн хариуцж ажиллаж байсан. Одоо Улаанбаатар төмөр замтай бол гэрээ байгуулан ажиллаж байсан. Тэдний хувьд бол бас энэхүү хариуцлага үүдэлж бас тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байгаа юм байна. Энэ бол энэ авцамын нийслэлээс зохион байгуулж байгаа энэ одоо хурдны авцам шүү дээ. Хурдны авцам барьж байгаа юм асуудалгүй. Энэ хурдны энэ авцамыг барихтай холбогдуулаад энэ Эсто гэдэг компани Улаанбаатар төмөр замтай гэрээ байгуулад энэ гармыг бүрэн хариуцж ажиллаж ирсэн. Энэ ажиллаж явах хугацаанд л ийм асуудал гарч байна. Азар одоо замын өдрөө мод гаргачаад буцаад явж исэн хоосон вагоны цуваа байжгаад одоо энэ осол гарлаа штэ. Энийний ард бол одоо та бүхэн саяны хэлсэн хонхроос
2500 орчим зорчигчийг Улаанбаатар руу автобусаар тээвэрлэж яана гэж байна. Магадгүй зорчигч тээврийн галт тэрэг орж ирээд ийм осол гарсан бол одоо хоёр зүтгүүр араас нь дараалсан хоёр вагон одоо ингээ замаас гараад хөлбөрөө дунтсан байна тийм ээ. Тэр бол ийм хэмжээний хохирол одоо байж болохыг үгүйсэх арга байхгүй. Тэгэхээр бол одоо энэ гармуудыг за ялангуяа бидний хувьд бол зам тээврийн яамны бодлогын хувьд бол Улаанбаатар хотоос энэ ачаа тээврийн аюултай ачаа тээврийн галт тэргийг гаргахын тулд богд уулын урдуур төмөр зам барья гэсэн. Харамсалтай нь энэ жил бол одоо техник эдийн засгийн үндэслэл зургийн санхүүжилтийн асуудал шийдэгдэж чадсангүй. Тэгэхээр одоо 14 оны улсын төсвийг улсын хурлаар хэлэлцсэн. 14 оны улсын төсөвт богд уулын урдуур барих төмөр замын техник эдийн засгийн үндэслэл зураг төслийн одоо санхүүжилтийн хөрөнгийг тусгахаар одоо мэдүүлж байгаа. Тэгэхээр галт тэрэг орж ирэх үед бол одоо зам дээр ямар ч машин байх ёсгүй байтал одоо КАМАЗ маркийн автомашин бол ийхүү одоо галт тэрэгний зам дээр зогсож байсан байна. Тэгэхээр энэ нөхцөлд бол машинист одоо тооромц гიშгэлээ гэхэд 800-аас 1200 м явж байж галт тэрэг зогсох учраас ямар ч одоо арга хэмжээ авах боломжгүй гэдгийг хэллээ.